Монголчуудын эрт үеэс хэрэглэсээр ирсэн өдөр тутмын нэгэн чухал ундаа бол сүйтэй цай юм. Монголчууд ирсэн гийчин зочинд сүйтэй цай аяглан барьж амар мэндийг нь ирдэг. Монголчуудын дунд уран өдөр хоол идэхгүй байж болно. Харин нэг өдөр цай уухгүй байж болохгүй гэсэн хэлцүүг байдаг байна. Хамгийн ахмад настай нэрнэг настай, надад ирсэн настай энэ ахмад ээжүүд маань өөрсдийнхөө чансан цайг аваад ирсэн дараа маш хүндэлтэй байна. Бидний бодлогоо яаж засдаг байсан бэ? Ямар одоо хүндэлтэй байсан бэ гэдгийг одоо харуулахаар өгмөл ажиллагааны маань зорилго оршдог. Жил бүрийн өвлийн сүүл сард энэхүү Баянгол хэмээх жижигхэн тосгонд гэрийн эцэгтэй нарын дунд сүйтэй цайны уралдаанд арга хэмжээ зохион явагддаг. Оролцогч нар гэртээ чансан олон төрлийн цайнуудаараа хоорондоо өрсөлдөж, ялагчаан тодруулдаг уламжлалтай. За нас өдөр хэд хүрч байна? 91 хүрж байна. Би дандаа байгалийнхаа юмар цай чандаг. Хужир, чар цэцэг, нохоо хошуу, уулын цай тэгээ сүүгээрээс үлддэг. Тэгээд өдний харааны насаж юун тэрийг уугаад. Хэд хүүхэдтэй? 8 хүүхэдтэй. Тэгээ одоо энийг л ууж идснэх юм бол одоо ингэж настаад байсан. Би ерөөсөө өшөө юм уудаггүй шүү дээ. Тэр л байгалийнхаа юмар л. Би жил болгонд оролцдог юм аа. Зөндөө байр ижлээд ордог л байлаа. Залуучууд уухад бас онцлог байна мэдээ. Жохол юм шүү дээ нэ. Нэг үсэн ээжийн цаа уунд амсан гэдэг чи бас буйн болно гэдэг. Тэгээ би цаа аваад ирсэн байгаа. 11 төрлийн цай чансан. Бонцтой баймштай цай, удаалтаа шар уян цагаан булаатай цай, хийцсэн цай, 10 мөрөлтэй цай, аймгийн тустай цай, шат тустай цай, цагаан тустай цай, өрөмтэй цай, хөрөлтүрийн цай. Тусгаалan сонгосон шүүгчид цай бүрийг амтлан дараа нь дүнгийн гаргаж, ялагчдыг тодруулан 1-3 дугаар байруудыг тодруулна. Мөн тусгай шагнал шүүгчдийн нэрэмжид шагналтай. Оролцогчид харин найз нөхөд гэр бүл байгуулах хамт олноороо баг болон зохион байгуулагдаж оролцдог. Фермер ячгаа мал аж ахуй хийж байгаа. Тэгээд ер нь дундаа бол өвөлдөө юм идэж явах одоо баяр ёстой хэрэгтэй идэ цагаагаа бэлдэж ааруул эзгээ бүхэн юм аа. Цагаан тос одоо энэ ааруул энийг би ер нь сар шинийн баяртаа зориулж хэрэглэдэг. За энэ хэмжээ манай сургууль цэцэрлэг манай ахтууд байна. Томход оролцож ирсэн байгаа. За энэ шинээр оролцсон хөдөөний нэг цаг байна. Харааны богчтой буюугийн залуучууд үеийн автоцхан цайныг хамгийн цайныг одоо хэлсэн. Ингээд 11 төрлийн нөхөхийн цайнууд байна. Бид тэрүүдэхтэй амжилттай 2007 оноос өнөөдрийг хүртэл өнөөдрийн арга хэмжээ маань 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За энэ арга хэмжээ маань болохоор гол зорилго нь нутаг нутгийн цайны онцлог, ёс заншил, энэ Монгол ёс уламжлалыг одоо хойч ирээдүйн үед уламжлуулсан ийм арга хэмжээ байгаа. Тэгээ энэ арга хэмжээ маань манай Баянгол сумын нийт эмэгтэйчүүд, албан байгууллага, аж ахуй нэгж, эргээд хөгшин залуу бүгд оролцдог, хүлээн хүсдэг ийм арга хэмжээ. Өнөөдрийн байдлаар одоо 9 багийн 176 хүн оролцож байна. Ийм сайхан бэлэгтэй өдөр ачид маань, иргэд маань бүгд цугларсан, бүгд сэтгэл хангалуун байгааг харахад Баянгол сумын өдөрж байгаа засаг дарга үнэхээр баяртай байна. Иргэн байрцсан өргөмжлөж шинжийн явцсан Монгол шавь агуу ахлуудын задгаа За манай шүүгчид камераман Монгол шавь амьд цэцгийн байглаа шоколадны цуглуулгыг гардуулж байна. Монгол гэрийн эцэгтэй нар болон бүхий л ээжүүд өөрсдийн арга ухаан онцлогоор сүйтэй цайгаан чанах бөгөөд цайныхаа дээжийг Тэнгэр бурхан, хангай дэлхий,
уул усандаа заавал өргөдөг ёстой. Сүйтэй цаг чанахад хэвийн цаг нунтаглан буцалгаж хөрөн улаан өнгөтэй болгосны дараа дахин сүүхийн чандаг. Сүйтэй цайн шимт хичээлээр баялаг, ходоод цэвэршүүлэх, шингэлт сайжруулах, унд тайлах зэрэг олон ач тустай. Монголчууд сүйтэй цагаан дөнгөж буцалгаад халуунаар нь очиж уудаг бөгөөд тэд модон тагш юм уу мөнгө аль эсвэл зэс аяган дуудаг уламжлалтай. Монгол цайны соёлыг нэгэн өдрийн турш харж болох энэхүү өвөрмөц арга хэмжээг дараа жилийн хавар хүртэл дахин хүлээх л үлдлээ.